Таны эртэн жижигхэн байна ингээл эхнэр нь өдөр болгон хийгээд их юм бол хилээд байгаа тэр үнэ босгоо болчихно. Нөгөө шодоо юу? Тий, шодоо. Бас зарим сэлэнгийн хэд найс нар нөгөө Иркутск улаан өдрөө очиод л та. Сэлэнгийн маань намайг барьж идэв. Шүн имэн уйлал ах шиг байна гин. Гэсэн чи яаж байгаа юм бол тоо гэл өрөөлөө ингээл мөлхөөл очсон чинь манай өвөө имээг зодож юм гэсэн. Одоо инкэ яд би 8 хэлээ гэл тэнгуут би тэг шилээгүй. Яаж ингэ шиг болно гэл өөргөө би голдогч юу те. За сайн байцгаагаа манайхаа. Би ёстой тасархай гоё газар ороод ирцээ. Манай баруун дөрвөн зам дээр байдаг Алтан гац гээд нэх гоё ресторан дээр ороод ирцээ. Миний хатал дардаа нэх гоё баавга одоо янз янзын одоо амьтдын яс сэвэр хоор одоо Африкийн янз янзын амьтд байна. Худлаа хийцэн болоо да гэж бодоод асуусан чинь бүгд яг гоё оргиороо Африкт ирчихлээр чи харин нэрээс олны юм байна. нэр Африкаас орж ирсэн. Энэ нөгөө Сэлмээ өрт гөрөөс гэдэг үг. Ерөөсөө маш олон төрлийн амьтд байна. За тэгээ өнөөдөр та бүхэндээ би бас хоёр сайхан найзаараа танилцуулъя гэдэг. За манай Ариун Баяр гэдэг одоо мундаг эмч залуу байж байгаа. Одоо эрэгтэйчүүдийн одоо бидний одоо гол нөгөө хоёр дахь зүрх гэдэг одоо мундаг зүйлийг одоо эмчилж идгээд одоо ийм мундаг хүн ирсэн байж байгаа. За хоёр дахь нь болохоор одоо бясалганыч гэж одоо хэлж болно. Хоолндогийн хээж гэж бол хэлдэг. Одоо мундаг одоо хоолны мундаг инфлюенсер мундаг таваач ирсэн байж байгаа. Бидний насны улсууд одоо эрүүл мэндэ эрэгтэйчүүдийн одоо хоёр дахь зүрх гэж ярьж байгаа шүү дээ. Одоо бор шууч гэж одоо хэлдэг тий. Тэрийг одоо сайн байлгахын төлөө одоо ямар амьдралын хэв маягтай байх ёстой юм бэ? За та энэ тал дээр нэг ярьж өгөөч. За жишээл манай ихэд аваач болохоор ч бол нөгөө монголчууд байгаа эрүүл хооллоор монголчуудаа эрүүл болгоо гэсэн амбицтай хүн байгаа шүү дээ. Миний зүйлс болохоор ч бол нөгөө эрүүл мэндийн босрлоор монголчуудаа эрүүл болгоо гэсэн амбицтай юм шиг байна. За тэгэхээр чи энэ хоёр чинь хамгийн гол нь хоорон дээр аюух огцолцдог хоёр багтдаг. Тэгэхээр биднээсийн хувьд бол сүүлийн үед одоо энэ нөгөө эмийг баг хоол шиг хэрэглэдэг хүчтэй байна шүү дээ. За. Гэтэл уг нь бол биднээсийн нөгөө хоол маань биднээсийн хувьд юм байх хэрэгтэй шүү дээ. Биднээсийг эрүүлжүүлэх гол юм байх хэрэгтэй. Тэгэхээр өндөр явах хэдүүлээ нэг явгоо ингээд яаж эрүүл хооллоод ингээд эрүүл байхаа гэдэг илүү тийм ингээд ярьчвал үн зүгээр гэдэг. Биднээс чинь ингээд хоол идлээ. Хамгийн гол нөгөө хоол маань биднээс чинь шимэгдэх ёстой шүү дээ. Би рүү орох ёстой. Гэтэл сүүлийн үед нөгөө ингээд над тэр ингээд шинэлэг өгж байгаа хүмүүсийг харахаар хоолноосоо нөгөө эрдэс витамин авахгүй байгаа залуучтай аюух орж ирдэг. Тэгээ баах эрдэс витамин дутагдлалд орцсон, төмрийн дутагдлалд орцсон. Тэр нөгөө идсэн хоолноосоо ерөөхдөө юуж авахгүй байна. Тэгэхээр нэгдүгээр биднээс энэ хоолны чанар юу нөхөр сайн байж чадчихна уу гэж асуулт ярьдаг л. Одоо инхээс би асуумаар. Инхээ бол одоо олон жил хоолны салбарт ажиллаж байгаа. Одоо бяцлаг ялангуяа органик хоол гэдээ бас их зүйл ярьдаг штеп. Бидний одоо идж байгаа хоол одоо бас чанаргүй байх тийм юм байна уу? Яг юунд болоод бидний тэр хоолноос шимт хичээл авч чадахгүй байна. Тэгээ уг нь би өнөөдөр бор зүрхний талаар ярих гэж бодсон. Гэтэ орчлол нь бол хоол болоо явчихлаар яг одоо намайг одоо ингээд сул тавьчлаа шүү дээ ингээд хаад би өөрөө одоо юу ярих юм бол да яах юм бол гэж бодож тавьчлаа шүү дээ. Хоол нь одоо юу болтлоо хүний одоо хотод руу ортлоо хүнээс гадна жуун хотод руу чинь амар ороод амарж ажиллагдаад эндээ боловсрогдоод тэгээд доошоо ороод тэгээд ингээд биеийн шингэх ёстой юм чинь энэ ажлыг наан одоо хэд дахин янз бүрийн технологи градус химийн бодис хадгалахгүй хэрчиг баах юм одоо технологийн процесс ороод ирчихлээр тэр хүнс чинь бол нөгөө олон сая жил идэж ирсэн тий хүн шингэдэг байсан тэр томьёол тэр одоо механизм алдагдчихлаар тэр нь болохгүй байгаа юм шүү. Тэгэхээр би бол органик гэхээсээ илүү бодит хүнс гэж тий би ер нь хүүхдүүдэд ч ярьдаг хүмүүс ч ярихдаа махан махаараа байг ногоороо байг гурлаараа байг тэр хараад тэгээ тэрийг харин аль нь хизээ яаж идэх ямар хэмжээтэй хийх гэдэг. Органик гэх юм бол ер нь л одоо органик гэдгийг бол хянах тогтоох гэдэг ч юм уу нотлох гэдэг айгүй түн механизмуд байдаг. Тэр бол баг ер нь бол бүтэхгүй талдаа болчихсон юм санагдав. Ой ямар гоё. За ямар гоё хоол ороод ирвэ. Тиймэрхүү юм байгаа да. Тэгэхээр одоо инхийг яриад байдаг шиг бид нар шимт хичээл авч чадахгүй байгаа нь яг юунд вэ? Таны ярих байгаа зүйлийг бид тэр ярьчихсан уу? Энэ хараач. Одоо энийг хараа л да. Миний сайн яриад байдаг. Энэ бол яг л махан махаараа сонгоороо навчаараа энэ далайн амт бодит байлгүй дээ. Хиймэл биш байлгүй. Далайн бодит. Энэ ямар өөрсдөө энэ одоо 8 8 яг 8 айлж байгаа шүү дээ. Нэлээ үнэтэй хоол зохих нь шүү дээ. Манай монголчууд чинь далай тэнгис байхгүй загас жаргаханы хоол их багтаа шүү дээ.
Гэтэл одоо энэ гадаад энэ хятад Солонгос тийм ээ. Энэ улс уц чих баян далаад игсэн хоол өдөр идчихийдэг. Тэрнээсээ болоод бас нөгөө юунд хоёр дахь зүрхэнд ч юм уу тэр үйл ажиллагаа сайн байдаг. Тийм тал байна уу? Эсвэл манай монголчууд ер нь яг тэр асуудлаар ер нь хэр сайн хүмүүс вэ? Ер нь сайн уу муу юу? Эрэгтэй хүний маань нөгөө хамгийн гол даавар бол тестостерон даавар гэдэг шүү дээ. За, Тестостерон. Бэлгийн үйл ажиллагаа, нөхөн үржихүү, дээрэс нь булчин, амбиц, тархины үйл ажиллагаа гэдэг хамгийн ерөнхийд бол тэр тестостерон дээр л очиод идэв. Тэгэхээр тестостерон маань нэгдүгээр шөнийн даавар. За сайн унтах хэрэгтэй гэсэн асуулт ирээд байна тийм. Нойронд бол ер нь амар харан байгаад гадныхан бол. Ерөөсөө тэр эрүүл амьдрах эхний үндэс бол ерөөсөө нойр гэлээ. Тэгэл болж игэл ер нь 10 гэхэд ер нь унтцсан л байгаа гэдэг. Дараачих нь болохоор ч бол нөгөө ойлгомжтой нөгөө хорт зуршлуудаас их хол байгаа гэдэг. Тамхи татахаар одоо бэлгийн сулрал үүснэ гэдэг тамхины хайрцан дээр бичсэн байдаг. Манай залуучууд татаагаал байдаг. Басныхан дараа миний бэлгэртэн өвчрхөө бичлээ гэж орж ирээд идэг. Надад ч нэг онгой байдаг шээ. Тамхин дээр харснаа. Гэхдээ минийхөө над бэлгийн сурлал гэдэг нь хэрэггүй. Тэр зүрхний өвчин үүсгэн гэдгийг нь авъя. Минийхөө тэр хор тав дээр өмөө гэдгийг нь авчи. Наад ч хэрэггүй шүү гэд. Тэгэхээр тэрэндээ их анхаарал идэг манайхан ч тийм. Яг ихэд нойр юм байна. Дараад нь хорт зуршилтай. хорт зуршил. Арх тамхи гээл тийм. Хэр сайн хөдөлж юм тийм. Ерөнхийдөө өдөрт тогтмол нэг тэдэн минут дасгал хийх хэрэгтэй, тэдэн минут алхах хэрэгтэй гэл хамгийн чухал хэрэгцээтэй зүйл юу вэ гэх нэгдүгээр эхлээл амьд явах л байгаа шүү дээ тийм. Тэгээ хүний хэрэгцээ дотор бол дараачийн одоо биологийн хүсэлт нь бол ерөөсөө хоол байдаг. Хоол идэхгүй бол үхэн ойлгомжтой учраас тэр хоол бол ерөнхийдөө нэлээд дээгүүрт ер нь орж ирдэг. Тэрний дараа бол нөгөө сексийн хүсэл ороод ирдэг. Ингээ бол сая гаднаас ер нь дугуйтай гүгээд ороод ирсэн. Ер нь баян дугуйн жидэг хүн шүү дээ. Ер нь тэгвэл маш сайн байна гэсэн тийм. Инхээгээр. Тийм, ерөнхийдөө маш сайн байгаа. би сайн уу? Ингээ ер нь сайн биз дээ. Чиний хэрэг. Мэдхгүй дугуунаа л байгаа шүү дээ. Дугуйндаа бол сайн. Эзэн хичээвэл заяа чинь гэж байна шүү дээ. Нөгөө хүмүүн одоо ингээд нөгөө арх тамхи хэрэглэхгүй. За арх тамхи хэрэглэх юм бол одоо миний амьдралын чанар унна, миний карьер унна гэдэг мэдээд тэрнээс хэрэг хол байгаа шүү дээ. Хүний чинь хоёр хуваачиж штэ. Шар шуу болжмор гэж хоёр байхад хуваачаад байгаа байхгүй. Би бол одоо шар шууны айрамл нь орчоод байгаа. Инхээ ер нь өглөөд бас тийм. Би тэр өглөө эрт босмос амьдралын эрхэнд яалчгүй эрт босно. Өөрөөр би 7 цагт босох ёстой. Хүүхдүүд мөхөс зэрэгт явна. Тэгээ бас өөр хийдэг юм байна. Тэгэхээр 7 цагт босох ёстой. Гэтэ би хижнээд яаж унтсан 7 цагт босдог. Нойр гэдэг бол ер нь нөхөн сэргийх юмд хамгийн чухал юм шиг байна. Энийг хүмүүс дэндүү орхиод байгаа. Одоо ингээд нойрны гиген, нойрны технологи гэж байгаа. Унтахаас 2 цагийн өмнө гэрлээ бүдгэрүүлнэ. Бүр чадчихвал улаан гэрэл гэртээ 51 цаг 30 минут те. Тэр улаан гэрэл ямар ч те. Инфраред гэдэг чинь мелатониныг ялгаруулахад айгу нөлөөлдөг байхгүй. Тэгээ халуун усанд орно. Эсвэл гэртээ савнтай бол савнд орно те. Иймэрхүү технологийн арга хэмжээний хэрэглээд 2 хоног чи яг нэгөөр явчихад нөгөө маслаа солилцсон юм шиг болчихсон. Тэгэхээр нойр гэдэг айгу чухал баг нойр гэдэг. Одоо байгалийн одоо ритм гэж ярьдаг. Тэр бол гэрлийг дагдаг. Гэрлэр удирдагддаг. Тэгэхээр бид нар гэрлэр дагаж удирдагддаг байхгүй ер нь голдоо. Тийм учраас харанхуй уулзлага бол аль хол унтчлах хэрэгтэй. Ягаад амьтад өвлийн хойно байдаг амьд ичээд идэв. Харанхуй болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө мелатонин ялгараад унтах цаг боллоо ингэдэг чинь sleepy болдог байхгүй. Ер нь хэд хүрчиж ер нь эрэгтэй хүний ер нь хүмүүсийн тэр нөгөө хоёр дахь зүрх те тэр ер нь муудах ёстой. Хамгийн гол нь юм байгаа юм л та нөгөөх маань нас явахаар гэдэг ойлголт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нас явахаар хамгийн гол нь нөгөө тестостерон өсөлтийн даавар үйлдвэрлэх чадвар нь ингээд байгалийн жамаар унаад идэг. Хэрвээ тэрнийг ингээд унгаахгүй байгаадах юм бол тэр маань ер нь зүгээр яваал юм. Одоо 80 90 хүрсэн ч гэсэн ингээл айгүй л хүүхд хийгээл явжлаа. Тэгэхээр одоо миний ойлгох зөв тестостероны төвшин одоо нормал хэвийн байхад тохиолдолд төрөө үлчрэх өвчлөхгүй гэсэн үг үү? Тийм. Төрөө үлчрэх хамгаалдаг хамгийн гол зүйл маань тестостерон даавар. Тэгэхээр юм байдаг. Одоо жишээлбэл ингээд 25 дээр ингээд тестостерон оргил дээр байлаа. Тэгснээл 45 гээл ер нь уналт эхлээл 65 гээл уналтууд ингээд явждаг. Тэгээд ерөөхдөө бол нөгөө төрөө үлчрэх томрлын ингээд динамик харахаар 45-аас эхлээд 65-аас огцом явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр чи яг нөгөө тестостероны уналтайгаар зэрэгцээд төрөө үлчрэх асуудал хэрэгтэй гэдэг. Тэгэхээр төрөө үлчрэх томрол төрөө үлчрэх хорт тавдар маань саний нөгөө тестостерон давар байхгүй болоод ихээр зэгцлээ хөгжөөд байдаг. Юу идэж уух вэ? Ямар одоо витамин уух ёстой? Тестостерон гэдэг давар маань өөрөө холестерин. Тэгэхээр одоо миний нөгөө эмч нартайгаа муудалцдаг бас нэг шалтгаан юм баггүй юу?
Манай эмчнэр болохоор ч юм холестерин бол муу. Цуснах холестерин жоохоо гэсэнгүүл холестерин бууруулдаг юм уулгуулаад тэгэл эхэлдэг. Гэтэл нөгөө бие махбодод тестостерон ахиухан үүдрэхгээд холестерин ихсэж болдог байхгүй. Тэр чинь жингээ асах гад Америкаас чи холестоп гэдэг нэг холестерин буулгадаг юм бий бол За тэрийг дэрийг битгий хэрэглэнээр толомч. Ер нь холестерол гэдэг юм чинь холестерин гэж бид нар ярьдаг агны холестерол чинь бол организмд хэрэгтэй юм байхгүй. Эсийн одоо баг 30% холестерол шүү дээ. Эсийн одоо гаднах бүрхүүл мембран. Тархич нь өөрөө бол хамгийн холестерол хэрэглэдэг юм. Тэгээд холестерол гэдэг чинь дааврын одоо түүхийд байхгүй. Одоо ялангуяа тестостероны түүхийд. Тэр одоо түүхийд нөхгүй. Одоо материал одоо юу гэдэг нь пицца хийхэд чинь чи бяцлаг хэрэгтэй, гурил хэрэгтэй гэдэг бол тэрний пицца бяцлаг нь ч юм уу гурил аль нэг нь одоо тэрийг одоо тестостерон гэж бодлоо гэж бодоход тэрний тэр бяцлаг нь холестерол байхгүй. Одоо холестерол гэдэг одоо энэ холестерины эсрэг юм олон жилийн дайцсан дайнаас болоод нөө орчин цагийн хүмүүсийн эрүүл мэндийн тэр байтугай зүрх судалснаа гэж байгаа шүү. Энэ аюул тийм буруугаар эргээ явцсан гэж байгаа. Тэгэхээр холестоп гэдэг юм аюул муухай сонсогдож байна гэсэн. Наа чинь нэр нь ч гэсэн муухай юм ба шүү дээ. Жишээл бид нар бол маш холестеролтой хоол иддэг. Тэ одоо иддэг байлж бодоход. Гэхдээ яг тэр холестеролыг чи үүсгэж байгаа гол шалтгааны юм чинь бол буруу чанарын муу чанарын одоо чихэр гэдэг ч юм уу тэ нүүрс усны хитрхи хэрэглэнээс болж илэг тийм одоо юу гэдгийг цусны хинжилгэн тийм дүн гаргадаг байхгүй. Гормоны ямар ч л байсан тэр нөгөө түүхий гэдэг бол ялцгүй холестерол мөн шүү. За дараагийн нэг асуудал байна. Одоо нөгөө эрэгтэйчүүдийн хувьд чинь нөгөө бор шууны хэмжээ гэж нэг яриад байдаг шүү дээ. Гайгүй том ч юм уу тийм байх юм бол их аягдахын сайхан байдаг ч юм уу. Тийм ойлголт яваад байна. Юуны хэмжээг нэ? Нөгөө бор шууны хэмжээ. Тэгэхээр одоо бидний хувьд одоо тэр хэмжээг чинь бас нөгөө төрүүлчих гэдэг юм уу? Биш ээ. Нөгөө шодоо юу? Тийм шодоо. Тэгэхээр чи одоо нэг ямар хөрөнгө нэртэй нэг юм Америкийн бас нэг ингээд нэг бацдаг юм байлээ. Ингээд тэгвэл ингээ хэмжээг нь дамруулдаг. За магадгүй манай бас зарим сэлэнгийн эдэн найс нар нөгөө Иркутск улаан өдрөө очиод Оросын эмнэлгээр очиод бас гоё дамруулсан ч юм уу нэг янз янзын тийм эмчилгээ хийлгэсэн гэдээ яриад байдаг байхгүй. Манай эдэн сэлэнгийн их олон найзууд байгаа л да. Тэр юу н хэр сайн бэ? Сэлэнгийнх нь асуудалтай байна л да. Сэлэнгийн маань намайг байлж идэв. амар юусэн. За одоо нэг сэлэнгийн багийн айтайг магараа гэдэг. Би сэлэг явах өөргөө болчлаа гэдэг шиг. Тий, яана одоо маань тий. Ингээ яг та юм байна. Нэгдүгээр билүүртний хэмжээ бол мэдээж генетик хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл хүн болгом мэднэ те. Одоо жишээл харуулах ямар гэдэг лээ. Зүгээр шортны цаанаас нь ингээд унжцсан харагддаг шүү дээ те. Амар урт шортны цаанаас. Тэгэхээр нөгөө генетик бол нэгдүгээрт ороод ирнэ. Хоёрдугаарт энэ маань нөгөө ээжийн нөлөө бас байгаа гэдэг. Юу? Ээжийн нөлөө. Мама юу? Тийм. Тэгэхээр бид ч нөгөө хэвлийн маань ингээд хэвлийн дотор нэг уран бүтээл шүү дээ тийм. Тэнгүүл чинь тэр үед чинь нөгөө тийм чи одоо бэлгэрхтэн үүс явж байгаа. Томрох асуудал явдаг. Тэрэн дээр нь дигидротестостерон гэдэг даавар нөлөөлж ингээ үүсгэж идэг. Тэгээд ерөнхийдөө бол тэр дигидротестостероны ачаар одоо эрэгтэй эмэгтэй хүүс ингээ ялгараад эрэгтэй одоо хүүхэд маань боожготой болоод ингээ явждаг. Гэтэл нөгөө яг тэр үед нь ээж маань ч гаднаас нөгөө прогестероны одоо бэлтгэл ууцсан. Өөрөлдөө даавард сөрөөр нөлөөлждөг. Эсвэл одоо тэр нөгөө даавард сөрөөр нөлөөдөг янз бүрийн химийн бодиснууд хэрэгэлсэн. За сүүлийн үед одоо ингэ яригадаад байгаа шүү дээ. Битгий одоо хунцар савнарцаар хэрэгэлсэн юм хэрэглээч. Хоол молоо битгий хунцар савнд халаагач. Тэгэхгүй бол тэр нөгөө эндогены дизраптор гэж нэрлэдэг. Ксено эстроген гэж нэрлэдэг. Тиймэрхүү бодисууд чинь орж ирээд тэр дааврын одоо зохицуулах хадгалдуулаач тийм аа. Монгол ирчүүч эртээр үс ингээд мөнгө аягтай цай хоол иддэг байсан. Тэгэхээр бол маш сайн байсан мэт. Тэгэхээр бид нар ч нөгөө жирэмсэн эмэгтэй хүнийг те чанартай хоол өгөөч үлээс асуул яригадаад байгаа байхгүй юу бас тийм. Таны яриа чинь ер нь бидэрт хамаарахгүй бас эмэгтэйчүүд бас сонсох хэрэгтэй юм биш. Ер нь бол тестостерон ч бас эмэгтэй хүнээс байгаа шүү дээ. Эмэгтэй хүний тэр бэлгийн дуршилчин бас тестостеронтой хамааралтай. Тэгэхээр манай дээр ингээд зарим орчинд орж идэх юм. Би ингээд тестостерон гэсгээл их нэртэй унтмаар ихнэр үсгүй шүү дээ. Би одоо тэг яах юм бэ гэдэг. Тэгвэл надаа ихнэр чинь тестостерон даавар унтсан байхгүй да. Ихнэр чинь тестостерон даавар яагаад ажиллахгүй байгааг л шалтгааны болно. Тэ нэгдүгürt холестерин муу гэж одоо сүүлийн үед холестерингүй хоол идэл баахан гурил боо идэж тэ. Баахан транс тус идэж тэ. За нэгдүгürt нөгөө чанартай холестерин байхгүй. Хоёрдугürt уур хэрэгтэй. Гуравдугürt төмөр хэрэгтэй. Д витамин хэрэгтэй. Тэгтэл одоо ихэнх эмэгтэйчүүд одоо нөгөө төмрийн нутагтай яваад тэ.
төмрийн нутагтаа явж байгаа нөгөө оншилдгүй мэддэггүй саяхан нэг эмэгтэй орж ирсэн л дээ. Ингээд нөхдөөгөө бэлгийн харцанд ороод тусан чинь ингээд үрвсэд идэг ерөөсө болдгоо. Тэнгүүл нөгөө эмэгтэйчний эмчнэр имжлээд байгаа юм байна л да. Баахан амтвэдгүй болголоо. Сүүлдээ барахгүй болоод ирэх нь ерөн танаа нөхөрчл нооттой юм байна. Маа наад нөхөртөө энэ амтвэдгүй болгоо баахан амтвэдгүй бичиж өгсөн. Нөгөө нөхөр ман дээр ирж шингээ өгсөн чинь зүг зүгээр. Ямарч бэлгийн зүүн өвчин байхгүй, ямарч хүрсэл байхгүй. Тэнгүүт л нөгөө анхаарлаа ихнэрлүү шилжүүлж байгаа байхгүй. За, нэгдүгээр таны пүүсийг тоолоодох юм даа гэл. Уг нь бол пүүс ч юм бол минутанд 60 байдаг шүү дээ. 60-аас 70-ын хооронд сатурац нь 98, 99 байждаг. Тэгтэл нөгөө ихнэрийнх нь пүүс нь 90, 100-аар явж. Тэгээ тэр маань бол ерөөхдөө бол эмэгтэй хүн одоо хүчил дөрвчийн дутагталд орж байна гэсэн тохио байхгүй юу? Тэгэхээр хүчил дөрвчийн дутагталд ороход хамгийн одоо анхны шалтгаан бол мэдээж төмрийн дутагтал цус багтал. Тэгээ ихнэр нь угаасаа төмөр дутагталтай юу гэж асуувал тийм ээ гэж. Гэхдээ төмөр дутагталтай юм бол та яаж тэ ерөөхдөө бол энэ дааврын тогтолцоо хийм байх гэдэг юм. Тэр чинь бол болцоогүй шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар таны дархлаа чинь ерөөсөө шууд төмрөөр ажилтдаг байхгүй юу? Юу дархлааны эсүүд нэг нян очоод бариад устгалаа төмрийг ашиглаж ингээд хайлаж устгадаг. Төмөргөө дархлааны тогтолцоо ажилтдаг. Төмрийн дутагталтай байхад сонирхолтой бас таралт үүсэдэг. Тэгээд инсулин даавар гисчдэг. Тэгээ инсулин даавар гэсгээр энэ хурууны үеийнүүд ингээ харлаад идэг. Гэтэл эхнэрийнх нь хурууны үеийнүүд харалцсан. Таны энэ хурууны үеийнүүд чинь харалцсан биш та харж гинөө. Та чинь инсулин ихсгээд нь штэ. Тэгэхээр инсулин ихсэн үед угаасаа таны дааврууд чинь ажиллахгүй танд угаасаа таралт үүснэ. Тэгээд ирсэн инсулин ихсдэг хоол идж байгаа үед бол танд угаасаа мөөгөнцөр үүснэ. Мөөгөнцөр маань үргэлжлэл үүсгэнэ гэдэг. Тэгээ хурууг нь ярьж чинь өмнөний хуруунууд ингээд ховлтой болсон штэ. Тэгэхээр энэ төмөр дутагдлын үе дээр энэ хуруун дээр хонхоогод идэг. Гэдэг энэ Улаанбаатарын зам шиг үстэй. Койлын хийснээр л тийм. Улаанбаатарын зам. Тэгэл ерөөхдөө бол тэр хүнийг зүгээр шинэлгээ авахгүйгээр хараад шууд онцлохоор байхгүй юм. Эмэгтэй хүний чинь тэгэл төмөр унахаар үс нь унчна гэдэггүй. Та нөгөө миний асуултыг нөгөө орхичлоо. Нөгөө Орос руу яваад штэ нөгөө манай зарим ирчүүд чинь Иркутск дулаан удал одоо жинхэнэ гоё болоход ингээд тийш очдөг. Техникийн үедээ гоё байдаг юм уу муухай байдаг юм уу? Ер нь тэр нь зөв үү буруу юу? Хэмжээнд битгий анхаарал хандуулаач л гэдэгхгүй. За бэлэг эртэн за нэг стандарт хэмжээ угаасан байгаа шүү дээ. Тэгээд тэр стандарт хэмжээнээс том байлаа. Гэтэл нөгөө нөхөр нь босгүй хахаар тэрний хэрэг юу вэ тий? Тэр чинь зүгээр зүлэг услах шланглт үдий болчихж байгаа байхгүй. Тэр маань ерөөхдөө бол одоо жижигхэн ч гэсэн ингээд чанартай юм хатуу босдог байх нь хамгийн чухал. Гэтэл нөгөө манхан тий өвчрдөг. Тэгтэл манайх нөгөө чанар ерөөсөө ярьдаг. Тэр хатуу зүйлийг яаж мэддэг? Одоо хамгийн гоё хатуу нь ямар хатуу байх хэвээр. Одоо няслал үзэх хэрэгтэй тань тий. Дүнг гээл дуурж л байгаа. Нөгөөхөө ингээд няслах нь шүү дээ. Пял гэдэг гурал болохоо байж так гэдэг гурал болж байгаа. Яг за нөгөөх нь одоо ингээл толцгоноод их юм бол ерөндөг байл. Хүнээ дуурахгүй шүү дээ. Чи яг энэ ширээ шиг дуурах юм бэ тий. Гөө гатуу юм яа дуурах тий. За тухаар л юм ингээд баримжаалаад байхгүй. Тэгээд дух шиг гээл. ийм хатуу. Хурууны биш хумс чи өвддүүл заяа. Өвдөж юм хамрын тий хамар шиг юм хатуу байна. За ингээд хонхоодох юм бол ер нь хэцүү болчих. Чи нэг нясалж үзсэн үү? Миний одоо хуруу өвдөд өвдөөсөө үзээд байж өөрөө хуруу өвдөх хуруу духны чи хуруу амар л хатуу байна. За энггүй бол сайн байгаа юм байна. биш тэрэ гэр хуруу тэр мод шиг байна. тий. Яг энэ бид яг эмч хүн гэд би бол эмч хүнээр бол хариуцлагатай байх хэрэгтэй тий. Бид нэр яг өнөөдөр зүгээр хоол идэж жоохон маазарж байгаа болохоор бас дараад нь яа энэ эмч чинь одоо юу гэдэг духны яс шиг хатуу байх хэрэгтэй гэж нөгөө их Монголын ихэнх хэрэгтэй хүмүүс ер нь тань дээр гүйж ирэх нь биш та гомдлоод юу яриад байгаа юм бэ. Тэгэхээр яг тэр бол яг л хүн одоо юу гэдэг тэр нь нэг миний бодлоор үн таньтай санаа нийж байгаа. Том хэмжээ нь хамаа байхгүй. Тэрийг яаж зөв ашиглаж сурах уу гэдэг нь бас л эрх хэрэгтэй хүний авьяас юм шиг байгаа шүү дээ. Тийм үү тий. Чи яг төрөө булчирхаа чинь яг нөгөө шодоотойгоо холбоотой болохоор чи шодооны сэдвүүнд оруулаад байна л да. Яг би болохоор яг тэр төрөө булчирхааны учрыг л олчмаар санагдаад. Одоо ч томорж байгаа гэдэг чинь 45 наснаас хойш томордог юм байна тийм үү? Томрох тенденцтэй болчихдог юм байна тийм үү? Одоо томорчлохоор ямар үр дагавар хүнд яаж мэдэгдэх? Төрөө булчирхааны хэмжээ гэдэг маань хамгийн гол манай эхоны эмчнэр сантиметр кубээр гаргаж өгсөн байхгүй юу? Эсвэл нөгөө граммаар өгсөн ч болно. Эсвэл миллилитрээр өгсөн ч болно. Нэг тодорхой хэмжээний эзлэхүүн яриад байгаа. Гэтэл нөгөө манай эхоны эмчнэр маань тэдэн сантиметрийг харьцах нь тэдэн сантиметр ингээд нэг тоонууд тавьчихаар ер нь хүн ойлгохыг хэцүү юм болчихно. Тэгтэл ерөөхдөө бол нэг 20 г байх хэрэгтэй байхгүй. 20 г гэж нэг хүмүүсийн нүдэнд буугаад ирнэ шүү дээ.
Тэ. Тэгсэн чинь дөрвөн цагаан томорцсон байх юм бол 40 г, 60 г болоод ирдэг. Тэгвэл эзлэхүүнээр томорхоор яа гэм ихэр нөгөө төрөв цагаан дундуур чинь шийсэн сүг явж байгаа. Тийм, шийсэн үрийн сүг. Тэгэхээр тэр эргэн тойронд нөгөө арктик нэг болчин байгаа юм чинь гадагшаага дэлгэд бас хийцүү. Тэгэхээр нөгөө голд нь байгаа шийсэн сүгээ очиод гээд базаачдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань нэгдүгээр одоо шийж чадах байдаг. Одоо ингээл 0 руу ороод бизэх гэсэн чинь ингээл тийм байх. Настай хүмүүс гэдэг тийм. Хүлээгээл эндүүлээл энэ. Тэгэл ерөөхдөө бол одоо нэг 20 секунд дотор шигээл гарчих юм бичэнд ингээл минут зогсоо бол энэ 2 минут зогсоо бол энэ. Одоо ингээд зарим тохиолдолд ингээд одоо түрүүчхан нэг томроогүй байсан хэрнээ. Шийдэн сүв рүүгээ ингээд томорчдөг. Дотгошоо. Тийм дотгошоо. Тэгэх юм бол одоо тэр хүн чинь одоо нэг дурангийн эмсэлт хийгээд тэр садаа болж байгаа хэсгийг ингээд өргөндөөд ухаан авчдаг. Айгу хэлбэр өмсөл байгаа шүү дээ. Гэтэл зарим хүмүүсийн болохоор ч юм бол өөр тишээ томроо авчдаг тийм гадагшаа. Тэгэхээр нөгөө хүний одоо амьдралын чанар манар шээж мэхэд нэг нөлөөлдөг. Тэгэхээр тэрнийг бол ерөөсөө нэг тийм яаралтай мэсэл ерөөсөө ярьдгүй. Тэгэхээр энэ томрохоос гадна нөгөө шинж тэмдэг чулуугаад байдаг. Одоо ингээ хавар олчоор манай эрчүүч нь цуглаад одоо нөгөө адууны засаа эдийгээл одоо манай эдийн найзууд яваад байна л да. Нөгөө түүхий адууны засаа гэж чи ингээд адууг чинь засдаг штэ тий. Тэгээ түүхийгээр нь ингээд идээд араас нэг 50 г марам татаад идэг. Тэр юу н сайн уу? Ер нь бол ингээд бус орнуудад бас ингээд нэг тиймэрхүү бас байдаг. Тэ одоо ингээд засаа масаа юм шишдэл идэх гэдэг. Хамгийн гол нь яагаад энэ уламжлал үүсэх юм бол гэсэн асуулт гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол энэ чинь яг одооны үе биш те. Бүүр дээр хэдэн 100 мянган жилийн өмнөх юм ярих гэдэг шүү дээ. Соёл заншлын юм байна шүү дээ. Тэрнээс яг тэр одоо шинжлэх ухааны ч юм уу одоо тэр нэг удаа идлээгээд ер нь тийм юм баймааргүй. Би бол нэг тийм итгэдэг юм аа. Гэхдээ яг та нөгөө тэрэнд ч юм бол тестостерон үүдэлж байгаа. Гэхдээ тэр чинь бол одоо энэ чинь шүнжин хэдэн цагаар үүдэлж тодорхой хэмжээний үүдэлж байгаа шүү дээ. Яг тэр дороо бол тэр чинь бол мэдээж жоохон байгаа. Тэгэхээр тэрнийг авлаа гэд дээрс нь бослогчих юм бол угаасаа тэр нь задарчна. Яг тэр нэг сайхан уургийн хоол болж байгаа. Тийм сайхан. Магадгүй санаад байгаа юм ч бас сэтгэлээр шүү дээ тий. Санаад байгаад өнөө оройч нэр амар дэвхрэх чинь билүү шүү дээ. Тэгвэл нь хүн өөртөө итгэлтэй болж ил гэсэн үг шүү дээ. Тан дээр өөр нь бид хэдээс очиж тэр тестостерон даавраа хэр байгаа сайн муугаа гэхлээр шинжлүүлээ. Тэгээ нөгөө нэг акт би тэгээд намайг оруулаа. Тий. Бити намайг чирээдэ гэдэг юм ярьж штэ. Ер нь одоо та бас сонирхоод очиж болох. Та заавал нь штэ. Заавал би сайн маань гэд муудахаар очдөг ш. Эрүүл байгаа ч гэсэндээ очиж юу н үзүүлж явах хэрэгтэй юм бэл. Би бол ариун баяр дээр ерөнхийдөө нэг 2 жил нэг удаа очичоод байгаа. Нэг муудаад очичоод байгаа даа ш. Ер нь очиж үзүүлэх хэрэгтэй юм байна. Би нэг найзаагаа нэг ариун баяр руу бас явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь надад хэлсэн. Тэр ариун баяр дээр очиж өстө хөнгөө алдсан. Нөгөө нэг ингээ хороо хийж жагаад эргүүлээд тэн дээр өстө амар өвдөд бөксөр хийдэг штэ. Тэгээд ингээ эргүүлээл тэгэж гарах юм тийм шаардлага байгаа юм уу? Тэр ямар ч штэ. Яг та одоо нөгөө шинжлэх ухаан анагаахын чинь дотроо усч бол ингээ хагаралтай байгаа л доо. Зарим эмчнэр сүүлийн эмчнэр болохоор ч бол зүгээр шинжилгээг нь хараад шинжилгээг нь харж байгаа юм том бичгөөл ингээл хүн ингэж эмчилнэ гэсэн тим тактик руу орчихсон. За баг нөгөө хүнтэйгээ ярихгүй. За та шинжилгээ аваад зургийг аваад за энэ харж байгаа маа эмчилгээ. Таасаа хараад явчих. Таасаа хараад явчихна. Нөгөө талын эмчнэр нь болохоор ч бол нөгөө хүнтэйгээ ерөөсөө уулзч ярилцдаг. За энэ хүмүүс маань яг юу хүсээд энэ ямар бодолтой байна те юу нь өвдөд байгаа. Тэгэхэд юугаа эмчлээд ямар болохыг хүсээд байгаа. Тэгээд нөгөө хүнийгээ ингээд илүүж хүнгээд ерөөхдөө хардаг те. За жишээл одоо энэ үүсч одоо ингээд өгчлэнүүд болохоор ч юм бол бас өөр юм заадаг байхгүй. Одоо зарим хүмүүсийн өвчлөө ингээ явждаг. За. Тийм босоо. Тэр чинь нөгөө өсөлтийн дааврын дутагдлийн үед ийм босоо өвчлэн гарч ирдэг. Тэр чинь нөгөө хүмүүсийг хараад ингээ оншилж чаддаг байхгүй. За тэгэл түрүүн өсөн шүү дээ. Ингээ хурууг нь хараад за энэ дээр нөгөө харалт байна уугүй юу? Хумсыг хараад нөгөө хонхорхоо байна уу? Цагаан толб байна уу гэсгээл. Тэгэл пүүсийг барьж үзээл, зүрхийн чагнаал. Хуучны эмчнэр чинь болохоор ч бол баг л те шээс мисийн үнэрлэлээ л те. Айгүй бол нэг ийм асуудалтай байна гэж баг шинжилгээгүүгээр гадарладаг тийм. Зөвөр л өвчнийхөө өрөөнд орж ирэнгүүтэл үннэрээр нь за энэ хүн дээр ийм асуудал байна шүү гэл. Өөр л нөгөө өвчтөйгөө тулж харцдаг нэг тийм эмчнэр байгаа даа. Яг нэг уламжлалт стандарттай. Нөгөөх нь одоо орчин үежсэн. Шууд ингээл онлайнаар шинжилгээнүүд нь хараалддаг бичээл нөө хүнийхэн царигч харахгүйгээр тэгээд ингээд эмчнэр хоёр хуваагдсан. Тэгэхээр одоо энэний аль нь зөв бэ гэсэн ерөөд асуулт гарч ирдэг юм л та.
Тэгэхээр одоо нэг сүүлийн үед нэг аппликейшн гараад ирсэн. Уцаараа нөгөө эмчнэр шууд онлайнаар ингээл зөвлөгөө өгүүлээд. Тэгэхээр энэ дээр болохоор ч бас нэг сайн талч бий бас муу талч бас багтдаг юм. Ерөнхийдөө нөгөө ингээд яагаад хуруугаар үзэхтэй юм бэ гэхээр за нэгдүгээр нөгөө хүн чинь одоо ингээд хуруугаар оруулах гэхэд цагаан мах нэрсэн байна шүү дээ. Тэгэл тэр чинь бол шууд ихний онш тавьчих шүү дээ. За энэ цагаан мах нэрсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол шулуун үзэн дотор янз бүрийн ургацэг мургацэг судасны зангилаа явж байгаа. Бас л хуруугаар тэмдрээ үзэж байгаа. Тэгээд нөгөө түрүү уучхагийн тэмдрээд энэ том жижиг юм гэж юм бол хуруугаар баримжаа авчих шүү дээ тийм. Ийм жижиг юм байна уу, ийм том юм байна уу гэж юм бол. Тэгээд дээрээс нь тэмдэрэхээр энэ зөөлнө үү хатуу гэдэг чинь бас баримжаа авчих. Дээрээс нөгөө хүн чинь ингээд массаж хийхэд зарим хүмүүс нь өвдөггүй. Тэр чинь бас нэг онш болчихдог. Өвдөд их юм бол за энэ хүн дээр одоо тийм тестостероны асуудал байна гэж шууд үзчихдэг. Тэгээ нөгөө түрүү уучхан шүүрлэн их гарч нөө баг гарч нөө өнгөн өөр байна уу, тунцтай тунцгүй. Тэр бүгдийг ерөөдөө хараад байдаг. Тэгэхээр ч нөгөө манайхан болохоор ч юм зүгээр л нэг юм цаас гаргаж ирэх гэдэг байхгүй. Энэ ч тиймэрхүү мэхэд идэг. Түрүүчэн шүүлийн гаргаж ирээд шинжилээд за таны одоо шүүрэл дотор чинь ийм ям байна. Таны түрүүчэн ингэж ажиллаж байна. Нян мөөзөр ийм хүн байна гэж гаргаж өгдөг. Тэгэхээр тэр маань болохоор ч юм бол ер нь яг нөгөө классик стандарт яваад байгаа учраас ер нь нэлээд хугацаа авдаг. Тийм. За хэрэггүйтлээ дараагийн асуудал нь болохоор ч нөгөө өвчтөндөө яригдсан шүү дээ. Та хідэн цагт дунд чи нарь хөөж нүү тамхи татж нүү машин барьдгүү ажлын суудгүү дугуйдгүү ямар бензин ууж байна ямар хоол иж ерөөхдөө бол энэ хоолн дээр ирэх нэлээд болж байна. Тэгэл ерөөхдөө би ч нэг энэ хоолны талаар нэг тооч нартай ярилцах айгу дуртай байдаг. Одоо энэ маандар нэг юм хүн байхгүй төрөвчхаа ингээд массаж хийсэн зүгээр идээ ингээд сарах гэл гардаг. Шалтгаан юу вэ гэсэн чинь нөгөө шулуун гэсний нөгөө парапрактик гэдэг. Тийм парапрактик. Тэрнээс нянгууд нь дэмжиж ороод хөгжмөс үүсгээд байдаг. Тэгэхээр ч нөгөө эргэн тойрны одоо эрхтүүд нь өвчтэй байхаар тийм асуудал үүсгээд байдаг. Логикоор ингээд бодглохлоор манай монголчууд ч их завил суудаг штэ. Тэгэхгүй дээр үеийн ирчүүд ямар байсан өнөөдөр их бидэнд дордсон юм уу сайжирсан юм уу гэдэг их төгтө. Тэгэхээр дээр үед болохоор за ястай яг л ийм л хоол иддэг шин. Тэ? Ийм л хоол иддэг байсан. Бүх юм нь одоо натуралны хоол. Хөдөлгөөнтэй байсан. За суудаг юм зөвхөн имэйл байсан уу? Тэ? Морь одоо унаанд имэйл байсан. Тэгэхээр чи босоогоор явна хөл чанга байх хэвээр, сууж явах хэвээр. Тэгэхээр чи тэр хавьда бүх юмны идэвхтэй явуулж байна. Манай ангийн нэг найз ярьдаг байхгүй. Ингээ баг бахта юмны учир мэдэхгүй. Тэгэл эмээ үгэнд оч хонж исэн юм байл да. Тэгсэн чил шүн эмээ нь уйлал ах шиг байна гин. Тэгсэн чи яаж байгаа юм бол тоо гэл өрөөлөө ингээл мөлхөөл очсон чинь манай өвөө эмээ гэсэн зодож юм гэж. Тэгээ одоо ингээ тэр үеийг бодоход бол тэр эмээ өвөө эмээ хоёр бол 70 нас гарцсан юм байна. Үгүй эмээ нэг 50 авцсан өвөө нь бол ер нь 70 өгч байгаа юм байсан байхгүй. Тэгээ одоо ч гэсэн бид нар тэгж ярьдаг. Чи тэрийгээ дахиад нэг яриад тахтаа гэх бүр ингээ яриад зуг болгоо. Тэгээ бодоод тахад бол тэгээ одоо дээр гэр бүлүүд чинь ер нь 10 хүүхэдтэй зөндөө байгаа шүү дээ тий. Тэгээд чи ингээд хүүхдүүд нь бол ингээд 100 цаа явуулсан манай эмээ гिचүүд 50-д төрж ирсэн юм харагддаг юм. 50-д хүмүүс таныг ер нь байж байгаа загны шүү. Яаж юм. Яагаад одоо 50-д эмээ гэдэг юм бэ? Биш ээ. Тэр үеийн эмээ яар тэр хүүхдүүд. Тэр үед. Тэгэхээр бид нар дээр үеийн ирчүүдээс бид нар өнөөдөр юугаар дордсон уу сайжирсан уу гэдгийг л одоо энэ талаар ямар таамаг байд юм бол. Би зүгээр ингээд идчихсэн амьдарч исэн арга хэлбэр тий айгүй хөдөлгөөнтэй байсан байна. Яг агаар амьдрын нөхцөл хүнд байсан ч гэсэн гэхдээ идэж байгаа хоол нь ер нь бол одоо бидний яриад байгаа хоол байсан юм байна. Тэгээ мацаг их барьдаг. Тэр болгон дандаа үргэлж мах бас гөвөд идэггүй шүү дээ. Амардаг, амраад. Монхор киноны өвөө эмээ хоёр чинь өвөө нь тухайн үед 44 настай, эмээ нь 52 настай байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чинь бас залуудаа 20-д харахад чинь 50-тай хүн гэхээр нэг 90 өвдөг нийлсэн хүн л боддог байсан байхгүй. Бид нар тэр үеийн концепт одоо харддаг нь байсан. Тэгэхээр яг тэр хүмүүс чинь царай зүсэн тийм байсан ч гэсэн өмсөж байгаа байж байгаа тийм байсан ч гэсэн дотор хүний эрүүл тий сэтгэл зүй тэр чанар сайн байсан. Одоо биднээс ирэхэд нэг 90-ад оноос хойш л ер нь огцсон нэг тийм эрүүл мэндийн уруудл төр нь явагдаад байна. За одоо яг төрөө булчирхаанд эрүүл байхад ямар хоол сайн бэ? Одоо та бол одоо нэг далайн хоол авчирчаад энэ нь сайхан байна л да. Гэхдээ далайн орны хүмүүс чинь лаг байдаг тий далайн хоолны гэдэг юм шиг ойлголт төрүүлэх гэдэг нь шүү дээ. Би бол энд бол эсрэг байгаа байхгүй. Энэ бол гоё байна. Хоол сайхан байлаа. Гэхдээ энэ бол төрөө булчирхааг сайн байлгахын шалтгаан биш ээ гэж би үздэг байхгүй. Тэгэхээр та одоо жишээлбэл төрөө булчирхаанд ийм хоол одоо ийм журууд сайн гэд хэлчихээ зөвлөчих юм байна. Гэхдээ нөгөө төрөө булчирхаа гэхгүйгээр шууд тестостерон руу орох байхгүй. Яг бол тестостерон сайн байж төрөө булчирхаа сайн байна л гэсэн асуулт ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тестостерон өсөхийн тулд ямар сайн
хоол сайн байдаг юм яригдчих. Уурагтай. Тэнгүүт л ерөөдөө нөгөө гурван юм яригддаг. Төрөөсөн шүү дээ. Тестостерон ч өөрөө холестерол. Тэгэхээр биднээс ерөөд бол тэр холестерол ч юм бол огт муу юм биш ээ. Тэрнийг эднэ. Хоёрдугаар төмөр. Төмөр үжиж зайшгүй тэр даавар үүрчдэг. Гэтэл нөгөө биднээс чинь төмөрийн гол их үсэр маань нөгөө мах байгаад идэг. Тэгээд дараагийн зүйл нь болохоор ч юм бол нөгөө энэ уураг. Өөрөөр хэлбэл биднээс эндээсээ ер нь нэлээд хэрэгцээтэй юм ер нь авчаад байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ маань биднээсийн ерөөхдөө бид хэр сайн шингэж ийна гэдэг асуудал сүүлийн дээр байдаг байхгүй. Ингээл хүмүүсээс асуухаар хоолоо идэж нүг гэж байгаа. Мах идэж нүг гэж байна. Гэхдээ таны шингэн дээр яагаад энэ махнаас авдаг B12 байхгүй, төмөр байхгүй, уураг байхгүй юм бэ гэсэн асуулт хэрэгтэй. Тэгэхээр идээд бист амар иддэг шийдэл гэдэг. Тэгэхээр одоо энийгээ нөгөө шингээж авдаг хамгийн гол хэрэгтэй маань нөгөө нарийн гидс байдаг. Манайхан дандаа л ходоод яриад байдаг. Ерөөсөө нөгөө нарийн гидс ярьдаг. Би одоо нэг помидор тарьж байгаа байхгүй. За. Помидор тариад помидор яг байгалийн аргаар яг аюулагаар дээр увсад тарьж байгаа шүү дээ. 1300 км-ийн цаана яг мөнчгөрөөр нь хэрвээ энэ ургац ингээд тэсээ гарддаг юм бол энэ сайн юм болно гэсэн үгнээс. Тэгээ помидор тарих шалтгаан юу гэхэл нөгөө помидорын нөгөө доктор Уильямс Ли гэдэг одоо мундаг тим одоо өөрөө л яг нөгөө им судлаач хүн байхгүй. Одоо зарим хүнснүүд имнээс илүү үйлчлэгээтэй байна гэдэг юм дээр помидор айгүй олон юм дээр илүү гарсан байхгүй. Тэгэхэд одоо помидор нь 40% байлаа гэж бодоход одоо сайжруулдаг байхад нөгөө юм нь 20 байгаа байхгүй. Тэгэхээр яг бид нар помидор сонгосон бол айгүй баярлаад байгаа байхгүй. Тэн дээр юу гэдэг вэ? Лейкопин гэж бодож байдаг юм байна. Би лейкопиныг би бол яг урд нь цус төлжүүлэх тэгээ дээрээс нөгөө өрөвсөл дарах гэдэг юугаар ер нь илүү алдартай тийм судалгаа гэж бодож ирсэн чинь лейкопин чинь одоо яг тэр нөгөө ялангуяа түрүү булчирхайг томорцсон үед бол тэрийг буцаад багасгахад айгүй сайн юм байна. Тэгээ тэн дээр бол айгүй олон судалгаанууд байдаг юм байна. Тэгээ тэн дээр харин тэгээ би бодсноо ер нь би помидор тарьж байгаа нь их зөв юм байна. Тэгээ би ямар сая Дон Томато гэдэг ресторан нээсэн байхгүй. Тэр үл яадаг вэ? Ер нь голдуу помидорн дээр өөрийн гэсэн томатороо жуусийн, соусын, одоо рамен, пиццага хийн. Тэгээ яг тэгээ бодоод байсан чинь би зөв юм хийгээд байгаа юм байна. Бас ирчүүд хэрэгтэй юм хийгээд байгаа юм гэж боддог байхгүй. Лейкопин гэж үстэй айгүй мундаг юм байна. Одоо Сао Тометод байдаг бас юу байдаг юм байна. Систестерон гэдэг бета систестерон гэдэг Сао Тометод гэдэг нэг ургамалд байдаг. Тэр нөхөр чинь лейкопинээс доор орж байгаа байхгүй. Эрүүл мэндийн болон хоолны боловсролыг ингээд холжгоод одоо хүмүүс бас хүрмээр байгаа байхгүй. Тэг хамгийн гол ангаахын сургуульд тийм заадаггүй юм байдаг юм. Одоо саяханаас нэг nutrition-ийн юуны тал дээр нэг кафедр нэг потог ордог болсон ч юм тийм их юм ярьж илээ. Юу дэлхий дээр байдаг юм байна. Саяханаас л ер нь ойлгомжтой болж байна. Эртний хүмүүс өнөөдрийн хүмүүс бид нэр дордсон уу сайсан уу гэдэг дээр цайр гэдэг чинь ер нь төрүүлж хамгийн их байдаг юм шүү дээ тунгаараа. Тийм. Процент тэр. Тэг чин цайр хамгийн их байдаг юм чи мах байгаа байхгүй. Бидний иддэг мах. Улаан одоо red meat гэдэг байхгүй. Red meat дотор тижээсэн мах биш, бэлчээр мах. Урмал дотор бол тэгээ зөндөө байгаа л да. Тэр нөгөө ям зүрийн seed meat өөрөс сарууд. Гэхдээ бол хамгийн өндөр мах нь байдаг юм шүү дээ. Тэгээ чи сая түрүү энийг яриад унлаа шүү дээ. Энэ бол йод та. Йод бол аюул сайн. Бас йод үнэхээр чухал. Одоо жишээл би энэ Оросын нөгөө онкологийн Петров Ленинградын юуны Петровын нэрмжид онкологи институт гэж байдаг байхгүй. Тэрний доктор Беспалов гэдэг манай йодын төсөл дээр ажилладаг байхгүй. Тэгээ бид нар тэр органик йод, био йодын юу тэр судалгаан тэр юун дээр манай нөхөр юу имжилдэг вэ гэхээр түрүү булчирхай, гиперплазия, тэгээд ранний стадий гэж байгаа. Тэгээд хөхний хавтар. Энэ хоёр дээр бол өстөд йод, манай тэр йод бол өндөр тунгаар хэрэглэхэд бол 70%. Манай хөдөөнийхэн бол одоо ялангуяа яг цэвэр байгаль дээр хөдөлж одоо морь малта байха болчихсон шүү. Нөхдүүд тэднийх одоо жишээлбэл би сайн байх болов гэж бодоод байл. Тийм байха болчихсон шүү. Ялангуяа цэхэл унжийн, арх хуужийн, тамхи татчихжийн, нөгөө Япон чихэр идчихийн, борцог идчихийн. Нөгөө гой хүүхнүүд чинь манай хөдөөний малчин адуучин залуучуудтай суугаад байна гэдэг. Би бас тийм болов гэж боддог. Үннөө тэр. Тэр зүгээр тийм кейсүүд л харин хармаар байна. Домог ер нь домог ярих бол гоё шүү дээ. Домог юм байна тийм. Домог бол айгүй тийм их юм байна. Үнэхээр тэр хүсэж байгаа юм хармаар байгаа байхгүй. Үнэхээр тэр хүмүүстсэн үү? Яг гоо Америкуудтай суудсан манай монгол залуу. Тэгээ орон төгсөн чи Япон яваад нэг удаа болохгүй шнэ. Тэрийг буруу ярьж. Тэгээ ихнэртэй ахад биш та очиад тэгээд энэ ч одоо айхтгүй байна. Тэгэл шалгачихсан юм гэдэг шиг. Гэтэл стром байхгүй хүн чинь нөгөө нөхдөг унтдаг. Тэнгүүт нөхөр нь гомдоод гадуур явцтай гэр бүлийн харилцаанд асуудал үүснэ тийм ээ. Бас ер нь даавар муудад ирэхээр одоо энэ фэйсбүүкээс чинь нэг тийм 40-оос дээш насны 50-аас дээш насны ирчүүд нэг тийм
хүүхэн шиг болчоод ингээ хэл ам хийгээл гайл хэрүүлээ гэдэг яриад байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө юутэй төстэй байхгүй. Нөгөө эмэгтэй хүмүүс чинь нэг 40 гараад ирэхээр нөгөө менопауз гэсэн юм яриад байгаа шүү дээ, тийм. Тэрнтэй адилхан тэр дааврын өөрчлөлт тэр өндөр ингээд гараад эхэлж байгаа. Тэгэхээр зайлшгүй гарна үстэй ер нь бол нас явахлаар бол биднээс нөгөө тестостерон ингээд тогтвортой байгалийн физиологи одоо байгалийн жамаараа бол ер нь бол дааврын өөрчлөлт гарна шүү дээ, тийм үү? Хүний организм одоо жишээлбэл 25 настай хүний организм 50 настай хүний организм ондооч тэгэхээр тэр дааврын бүгд ерөөд унна. Гэхдээ тэрийг бас сэргийлж чадах ядахаараа 25 насны хэмжээд байлгаж болдог байх нь шүү дээ. Болно. Тийм учраас ерөөхдөө бол 25 таад тестостерон шинжилгээ өгцөн дэрэг байхгүй. Бидний хувьд жишээлбэл хийх одоо ойр зүрийн одоо ямар дасгал байна. Ер нь бол шатаар алхахлаа юу сайн багтдаг. Шатаар хөл яриад байна. Болж игүүл тэгээд нөгөө шатаараа ингээд дэшээ доош яваад бол аюу сайн. Лифт ашиглахгүй байсан. Лифт ашиглахгүй. За тэгээд дээрэс нь одоо нэг скват гэдэг нэг бос суудаг шүү дээ. Нэг цаг суулаа улаан цай бүкс ингээд өвдөл халаад эхэлнэ. За нэг 10 20 скват ихэд л ер нь бол ингээд цусны хэрэглэн сайжирч байна шүү дээ. Тэр ихэд бол хамгийн ингээл дасвал өөрөөр хэлбэл айгүй олон хүнд найдлага төрүүлж орохоор юм олж харлаа. Юу гэхээр тестостероны эмчилгээ хийж болох юм байна. Гэхдээ даавар эмчилгээ хийж болох юм байна. Хоол хүнсээр олбох юм байна. Амьдралын хэв маягаараа өөрчилж болох юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ юу гэдэг нь гэхээр ангаа ухааны миний ганц нэг хэцүү юу байдаг юм гэхээр нормал гэдэг юм би хүлээн зөвшөөрөх дург байхгүй. Би оптимал байна. Би best top баймаар байна. Тэр нормал биш. Би энийгээ буцаад сэргээж болдог байх нэ гэдэг юм чинь одоо танаас би мессеж оллоо. Мөн өөрөөр хэлбэл нормал топ байя. Оптимал байя гэдэг байхгүй. Маш нэг зовлонтой асуудал байна. Үгүй юм ямар зовлонтой. Нөгөө бүх юм сайн байдаг мөртлөө штэ. Богинохын хугацаанд одоо тавьждаг асуудал байна штэ. Төргөн дуур тавьждаг. Тэр нөгөө төргөн дуур тавилт төр нэг юм тодорхойлт байдаг. Хэрвээ минутаас дотгошвол альбисор төрөн дуур тавилт гэдэг онш тэрнаа гэдэг. Тэр яалчгүй секундээр ярддаг иргэдэд хүмүүс байдаг. Гэтэ тэрнийг хоёр хуваачдаг байхгүй юу? Нэг нь төрөлхийн, нэг нь олдмол. Төрөлхийн маань ерөөдөө маш ховор. Өөрөөр хэлбэл нөгөө тухайн тэр шодооны мэдрэлжүүлэлтнэр ер нь нэлийн асуудалтай. Бараг л салхи хүлээхэд л ингэ мэдэрч гэдэг. Хэд мэдрэг. Тийм мэдрэг хүмүүс. Ихэвчлэн нөгөө хүмүүс маань яадаг гэхээр нөгөө олдмолууд хүмүүс байгаа шүү дээ. Олдмол гэдэг маань зүг зүгээр байснаа ингээ яванда 10 минут байснаа 5 минут болоод 3 минут болоод ингээл түргсээд байгаа. Тэр маань хөвчлэн нөгөө бага арцны үргэлжлэлтийг холбоотой байдаг. Өөрөлдөө төрөв уучхаа үргэлжлүүлчих хэрэг нь бол нөгөө төрөв уучхаа үргэлжлэл маань тэр ойрчинд явж байгаа мэдрэлийг авч цочроо гэж байгаа. Тэгэхээр тэр маань айгу түргэн дур тахад нөлөөчдөг. Тэгээ манан дээр ер нь хөвчлэн одоо ингээл төрөв уучхаа үргэлжлэлтэй хүмүүс явждаг. Төрөв уучхаа үргэлжлэлийн нэмжлээд өгөхөөр ер нь гайгүй болчиход байдаг. Тэгээд энийг эмчлэхгүй яваад сүүлдээ сэтгэл санаанаа болоо сэтгэл санаа нь буцаад эргээд нөгөөдгийг бүр ингээд үхлийн тойрог гэдэг чинь ер нь бол одоо сэтгэл санаа гэдэг бол одоо ирчүүд төр нь аюул чухал та. Яагаад нэг психосоматик гэсэн асуудал байгаа. Өөрөөр биднээс сэтгэл зүйн асуудал маань биений өвчлөл үүсгэж байдаг. Жишээл одоо таны эртэн жижигхэн байна гэж эхнэр нь өдөр болгон хийгээд байгаа юм бол хилээд байгаа тэр хүнийг босгоо болчихно. Тийм учраас биднээс ерөөхдөө бол тэр эртний хэмжээ ерөөсөө ярьдаг байхгүй дургуун. Өөрөөр нөгөө хүмүүс сэтгэл зүйн дарамтанд оруулдаг. Одоо жижигэн ч гэсэн тэгэл их нэрээ жаргаагаад хүүхд хийгээ явж байгаа тэгэл болоо шүү дээ. Тэр өөр ямар хэрэгтэй тийм. Тийм учраас ерөөхдөө бол сэтгэл ханамжийн асуудал маань ерөөхдөө бол аюул чухал байгаа. Бас тооны асуудал байна. Зарим нөхдүүд чинь ингээл домог ярдэ шүү дээ. Ирчүүд хаста би өчтөрөөс та ингээл бараг шүнжэнгөө яагаад өглөө 5 дууссан 8 хийсэн мессежэр гэл ярьдаг тий. Зарим хүн бол одоо 1 2 хийдэг ч юм уу. 1 2 хийдэг усуд ч бас сэтгэл санаар унж байгаа шүү дээ. Одоо ингээ яад юм би 8 хийлээ гэл тэнгүүт би тэгж хэлээгүй. Яаж өгөх вэ? Яаж ингэ шиг болно гэж өөрийгөө би голдог ч юм уу те. Эсвэл чи жишээлбэл одоо нэг 5 хийдэг хүн бас өөрийгөө голол. За нэг 90 энэ ингээ шигтэй дорж шиг те 8 хий 9 хий гэдэг ч юм уу. Нэг заавал одоо тэгж олон хийх ёстой юм уу? Хэд байх ёстой юм. Тийм. Тэрний болохоор чи ингэ нөгөө биднээс нөгөө типээр хоочдөг байхгүй юу? Сексийн хувьд бол ирээд чадамж өндөртөө дуун зүргийн сулвтар гэж хоочдөг. Тэгээ тэр нь төрөлхийн удамшлын. Тэгэхээр ерөөхдөө төрөлхийн л одоо 8 хийдэг хүнтэй бол барьцаад ерөөс нэмэргүй. Шөндөө нэг хийчихэл эхнэрийн жаргалтай өөрөө жаргалтай байх юм бол тэгэл болоо тэрэн дээр бол нэмэлт шаардлагагүй л юм яа. Тэгэхээр 8 хийх болцоотой. Болцоотой. Ерөөхдөө бол тэр маань юунаас хамааралтай юм бэ гэхээр бол биднээсийн тестостерон аврагч нь нэгдүгürt ингээд эстер ингээ хүлээж авдаг рецептор гэж байдаг. Тэгээд тэр рецептор нь болохоор ч юм бол урт бөөгн янз бүр байдаг. Тэгэхээр ерөөхдөө бол тэр рецептор нь бөөгнөхөн байхаараа тэр тестостероныг илүү сайн мэдэрч илүү сайн ажилтдаг. Урт байхаараа арай сул ажиллаад байдаг.
Тэгэхээр бодлын зовлонтой юм шүү. Өөрөө 8 хийгэмнүүд байдаг, эмэгтэй нэг хийгээд болчиход байдаг бол там болох нь шүү. Тийм там болж байна. Тэгэхээр ер нь хоорондоо ер нь аяндаа явцсан амьдралын төвчийн дунд ингээд хоорондоо тахирдаг болчтой юм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг өөртөө адилхан темпийн хүнийг л ерөнхийдөө голох хэрэгтэй болох юм шүү дээ. Ингээл анх эхлээд гадныхан чинь учир зүгүүл ингээл одоо гэр бүл болохгүй эхлээд нэг хэсэг амьдрал хоёр хоног партнер бол хамтран амьдрах чинь жил мэл ингээд хамт амьдрж идэг. Тэнгүүт л одоо сексийн удаа тохирохгүй ингээд толгой болчих шүү дээ. Тэгэл одоо нөгөө нөхөр нь шүнжин хийх гэдэг эхнэр нь ядраад нудмаар байна. Нэг байхч болдгоо маа гэл. Тэнгүүд л ерөөхдөө ингээл салчих шүү дээ ойлгомжтой тий. Тэгэхээр ерөөхдөө бол эсвэл эсэргээр ч юм уу. Эсэргээрээ байдаг ч юм уу. Бас нөгөө хар арьстай нөхдүүд ч юм уу тэр одоо Африк гаралтай эрчүүдийнх сайн гээл одоо зарим тэр нөгөө рецепторын асуудал байхгүй юу тэр чинь. Зарим эмэгтэйчүүд чинь хар арьстай хүмүүстэй сууж шүү дээ. Европуудтэй сууж байна. Тэгээд одоо эрэгтэйгээд ч Азийнх одоо жишээл монголчууд муу өдр гэдэг ч юм уу. Тэрний хооронд одоо бас зөрчил гарах уу? Гэхдээ яг нөгөө саний л асуудал ерөнтэй байхгүй тий. Нөгөө хүний онцлог, үндэсний онцлог үе магадгүй бас. Яг эрэгтэй хувийн онцлог гэдэг чинь нөгөө эмэгтэй нь болохоор ч юм бол ингээд 7 муу 8 хийх генетиктэй байдаг, хийчмээр байдаг. Тэрэнд тохирсон хүн олдог байх нь шүү дээ. Тэнгүүд л 7 8 хийдэг хүнийг ингээд олчвол одоо ингээд цогцоо яваад байна л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо тэрнийгээ хамгийн гол нь хүн болгоноос урайлаад ах нас ч бол сонирхол утгагүй болчиход байна тийм. За өнөөдөр ер нь эмчигээ ер нь битүүр нь хоёр талаас нь нэлээд сайн одоо асууж байцааж иж ер нь нэлээд олон зүйлийг ойлгож авлаа. За ялангуяа одоо ирчүүд минь шүү дээ. Одоо энэ өөх төстэй адууныхаа мах энэ сайхан үхрийнхээ хавирга энэ сайхан махтай болоо сайн идчих ёстой мэн шүү. Хамгийн гол нь эргээ гоё шатаах хэрэгтэй байна гэж ойлголоо. Их чанартай одоо амьдралтай, чанартай нойртой, чанартай одоо тестостерон. Ерөөсөө чанарыг л хилээд байгаа юм ба шүү дээ. Чанар дээрс нь бас нэг арай нэг ухамсартай нэг асуудал байдаг шүү дээ. Смарт мэг юм. Чи бол одоо энэ бол нас хэрэгцээтэй гэдээ би нэг тэгээ бүгдийг нэг чих юм бол энэ чинь буцаагаад надад сүрэг асуулт агуулна шүү дээ. Хичнээн сайн уурга төмөр байсан ч гэсэн одоо туйшрах юм бол асуудалтай болно. Ирчүүдийн энэ ярьцлага маань одоо Алтан газар ресторан дээр боллоо. Одоо инхэд их баярлалаа. Одоо маш их зүйлийг бас одоо Асуулаа гэж. Баг би ярилцлах ер нь амьдралын багш болмоор байна шүү дээ. Инхээ маань одоо баг ярьцлага хийлээ шүү дээ. Тэгээд шав болох хэрэгтэй. Багштай эмчтэй их баярлалаа тэгээд. Тийм уг нь болохоор ч сайхан нэлцлээ. Тэгээд уг нь болохоор ч би өгнө хоол ярих гэжсэн юм дээр. Ирчүүч бас аюу нэрлэх хүмүүс байдаг байхгүй юу? Ер нь бол ингээ нэг өөрөө нэг чаддаг царай гаргах гал те. Эсвэл одоо юу яадаг чи нэг өөртөө одоо ялангуяа сүүлийн ирчүүд аюу тийм өөртөө итгэлгүй болох юм гэх гээд. Тэгэхээр бас найдлага заримдаа алдад тасарчих гээд. Тэгээ түрүүчийн бидний ярьсан бол бид нэр эрэгтэй хүнийг заавал тэр одоо юу гэдэг нь эр хүний перформанс гэх одоо чадал гэхээс илүү бас сэтгэхүй, амьдралын чанар энийг бүгдийг бол буцааж болдго юм байна. Одоо жишээл юу гэдгийг нас явахлаар хүн ингээд жоохон доротдог бол энэ бол нормал гэдэг биш. Энийг бас буцааж болдго юм байна. Энэ дээр арга байгаа юм байна. Тийм учраас бид нөөс өөрсдөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна. Хоол хүнсээс гадна бас мэрэгжлийн сайн эмнэлгүүд дээр сайн эмчээс сайн зөвлөгөө авч ер нь бол урдчилсан одоо юу гэдэг вэ? Нэг тийм урдчилсан шинжилгээ гэдэг бол үзүүл. Тиймэрхүү юмыг бол хийх ёстой юм байна. Тэгэхээр тань дээр бол би яадагч бас явж очноо. Энд чи хаана ямар имлэг циркийн зундалт. Нөгөө пуучиндаа байгаа юм байна шүү дээ. Цирк. Зөв. Улсын циркийн зүүн талд нөгөө пуучин манай. За аав нь бол одоо олон жил ажилласан. Хүү нь одоо яг энэ сайхан аавынхаа уламжлалыг сайхан мэрэгчлийг өглөөд явж байгаа. Тэгээд ариун баримттай баярлалаа. Тэгээ манай ирчүүд таа бүхэн одоо яг энэ асуудлаар одоо зөвлөгөө авах юм бол бити онлайнаар энэ фэйсбүүкийн олон эмчнэртэй ханджээ. Яг бодтой одоо энэ ариун баримтшээсээ уулзаад загнуулаад хуруугаараа үзүүлээд энэ үн чи ерөөсөө л хүний хараад ерөн шууд ерөнхийдөө онцлохоор одоо ийм мундаг олон зүйлийг ярьлаа. За тэгээ хэдүүлээ одоо ингээ яриагаа өндөрлөө да. Баяртай. За